Багш нарын цалинд өөрчлөлт оруулахдаа сургууль цэцэрлэгийн бусад ажилтнуудын цалинг мөн 50% нэмэгдүүлэхээр зохицуулсан. За гэвч тэдний хувьд ч мөн үндсэн цалин нэмэгдсэн тоотой байгаа ч өмнө нь авдаг байсан ур чадвар үр дүнгийн нэмэгдэл нь хасагдсан байна. Сурагчид бужигных сургуулийн өнгөлийг цэвэрлэх энэ нэмэгтэй гэрэл туяа гэдэг тэрээр боловсролын байгууллагад 3 дахь жилдээ ажиллаж байгаа. Түүний үндсэн цалин өмнө нь 954 мянган төгрөг байжээ. Харин үүн дээр хоол унааны 180 мянган төгрөг, 0 цэвэрлсний 15%, ур чадварын буюу их цэвэрлэгээний 25% нэмэгдснээр гар дээр сая 200 мянган төгрөг авдаг байв. Харин одоо үндсэн цалин 1 сая 431 мянган төгрөг болж нэмэгдсэн ч дээрх бүх нэмэгдэл хасагдсан тул өмнөхөөсөө ч дор нөхцөлтэй болоод байгаагаа учирлаж байлаа. Ур чадвар үр дүн гэж тусдаа ордог. Тэр 3 сар болол нэг ордог байсан. Тэр бол тэгэл 0% бол ер нь сарын сүүл болгоноор ордог байсан. Тэгээ одоо бол тийм байхгүй. Тэгтэл цалин нэмсэн гэд нэмэгдсэн. Тэгээд яг бодоод үзэхээр яг сая 400 хүрсэн л байгаа. Тэгээд юу яхад л хоолны мөнгө бүх юм нь хасагдсан болохоор тэгээ бас дүндээ дүү юм л гэж байна. Сургуулийн үйлчлэгч нар өглөө 7 цаг 30 минутаас эхлэн оройн 17 цаг хүртэл анги танхим заал хонглын хэсгийг хуваарлан цэвэрлэдэг байна. Гэрэл туяагийн хувьд өмнө нь хуваарай хөдөлмөр эрхэлдэг байжээ. Харин төрийн байгууллага хэлсэн амдаа хүрнэ гэхүүднээс хэдий ачаалтайч энэ ажлыг сонгосон гэсэн юм а. Гэвч он гарснаас хойш өдөр тутмын хэрэглээгээ хангаж чадахгүй төрж байгаагаа хэлж байлаа. Надын амьдралд бол яг бодит өөрчлөлт гарахгүй байгаа. Тийм өмнө нь би бол ямар ч байсан юмны үнж гайг байсан байх та болгодог л байсан. Одоо бол тэгэл 26 онд л нэлээд жоохон сандруул байна. Ер нь бол он гарснаас хойш.